Өмнө аймгийн хувьд бол яг бусдын аймгаас одоо ялгарах онцлог арай ихтэй байдаг. Тэг хамгийн гол нь бол Өмнө аймаг өөрийгөө санхүүжүүлээд одоо улсын төсөвт орлого төлрүүлдэг аймагуд байдаг. 5 аймаг байдаг. За нийслэлтэйгээ ингээд 6 гэдэг юм. За тэр хэдийг бол манлайлаад одоо хамгийн их орлого төлрүүлсэн аймгаар одоо сүүлийн 20 жил шууд одоо явж байна. Аймгаа өөрийнхөө санхүүжүүлээд улсын төсөв рүү одоо орлого төлрүүлдэг, үүрэг хүлээдэг ийм аймаг. За тийм аймагуудад бол одоо манай улсын одоо засгийн газрын Монгол Улсын хөгжүүлэх 2050, за Өмнө аймгийн хөгжүүлэх 2030 гээд 2030 он хүртэлх стратеги урт болон дунд хугацааны төлөвлөлтүүдээр шинэ дулаан цэцлэг станц барина гэсэн одоо юм зорилтууд байдаг. За тэр зорилтоо бид нэр одоо биелүүлэх одоо шаардлага үүссэн. Одоо байгаа станц маань бол одоо байгаа хүчин чадлаа тулсан. Одоо дахиад одоо өсөн нэмэгдэж байгаа зах зээл хэрэглээ. Одоо энэ хүн ард иргэдийн одоо хүн амын өсөлт өмнөч одоо 83 мянган хүнтэй болчиход байгаа. Хуучин бол 50 гаруй мянган хүнтэй байсан бол сүүлийн жилүүд ингээд хүний тоо огцсон болсон. Тэр бол мэдээж хэрэг өмнөд үйл ажиллагаа явуулдаг 20-од уул уурхайн томоохон том жижиг дийлсэн одоо төслүүд байна. За тэн дээр одоо дагалдаад ажлын байр, за мөн туслан гүйцэтгэх компани аж ахуйн нэгжүүдийн тоо өссөнтэй холбоотой хүн амын өсөлт байгаа. За тэрийгээ дагаад хэрэглээний өсөлт байгаа. Хэрэглээний өсөлт нь хамгийн чухал гол юм бол дулааны цэцлэгээ станц, дулааны хэрэглээ, цэцлэгааны хэрэглээ байгаа. А манай аймгийн станцын хувьд бол 2000 онд одоо ашиглалтанд орсон станц 99 оноос ажиллана эхлээд тэгэхээр одоо 26 жилийн түүхтэй ашиглалтын хугацаа ер нь тулдсан. Одоо байгаа сэлбэг хэрэгсэл нь баг олддгоо. Тэгэхээр монголчлсоор байгаа одоо юм чинь бас тулдаг. Хуучраад тэр шинэ станц барих шаардлага үүссэн учраас аймгийн засаг даргын хамрын газрын зүгээс одоо саналаа боловсруулад аймгийн иргэдийн хурлаараа саналаа бас 2-3 дахь удаага оруулж иж одоо эн чинь бас дэмжигдээд аймгийн хурлаар дэмжигдсэн юм бол ингээд цаашаа бас ажил болоод явдаг. Техник эдийн засгийн үндэслэл, шинэ станц хэдэн мегаваттай бол одоо зохимжтой юм. Ойрын жилүүдийн хугацаанд одоо Өмнө аймгийн хүн ам ямар ч одоо нэг 5 дахин өснө гэсэн одоо тооцоо гаргаж байгаад хэрэглээгээ 5 дахин өсгөд аваад явах, даагаад явах станц одоо бид нэр төлөвлөөд 50 мегаваттын цэцлэгаан дулаан авсарсан дулааны цэцлэгаан станц гэсэн нэртэй тэзүүтэй тийм шаардлага нийцсэн одоо станцыг барихаар ингээд төлөвлөөд Монгол улсад хэрэгжиж байгаа одоо энэ бонд гаргах, орлого төлрүүлдэг аймагуд өөрсдөө бондоо гаргаад тэгээ түүгээрээ одоо өөрийнхөө дотоодын одоо томоохон дэд үтцсэн ажлуудаа хийх боломж байгаа. Одоо энийг ашиглаад ингээд явъя гэдэг шийдвэр бол гарсан. За тэр шийдвэрийг бол бас Монгол Улсын их хурл, за засгийн газар, санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, за ингээд аймаг сумын хурлын төлөөлөгчнөр, улсын хурлын гишүүд ингээд шат шатандаа бас зөв ойлгосон, зөв ойлгож дэмжиж байгаа. Бас тэрний дэмжлэгээр одоо эн чинь бас ингэж засгийн газрын засаг дээр шийдвэр гарна, улсын хурл дээр зарлагтаа тусгаж шийдвэр гарна. Аймгийн иргэдийн хурл дээр орлого зарлага бас төлөвлөдөг, тэндээ төлөвлөгөөнд оруулна тий. За тэгээд ирж яваа зах зээл гэдэг шиг одоо Өмнө аймгийн өсөлттэй өмнө гэдэг засаг даргын мөр хөтөлбөр байгаа. Тэнд бол мэдээж хэрэг хамгийн том дэд үтцийн асуудал болох дулаан цэцлэгаан станц, ундны цэвэр ус, за зам тээвэр одоо засмал зам, төмөр зам, агаарын тээвэр гэсэн энэ гурав дээр бол хөрөнгө оруулалтуудыг хийж байгаа. Тэгээд хамгийн их нөгөө жин дарж байгаа том дүнтэй юм бол мэдээж 130 сая долларын төсөл одоо том төсөл чинь бол Монгол мөнгөөр бодоход 500 орчим тэрбум болж байгаа байхгүй. За энэ дээрээ 500 тэрбумын бонд гаргах зөвшөөрлсөн холбогдох бүх газруудаас ингээд авч байгаа. А тэр нь бол 3 жилийн хугацаатай. Эхний энэ 2026 онд бол 150 тэрбумыг, за дараа жил 2027 онд 300 тэрбум, 28 онд 50 тэрбум. Ингээд нийтдээ 500 тэрбумын бонд босгоод энэ жил зөвхөн зарцуулах 150 тэрбумынхаа бондыг одоо ингээд урьдчилсан захиалга аваад эхэлсэн байгаа. Энэ дээр одоо зөвлөх үйлчилгээний компани Мандал капитал үнэ цаасны групп байдаг. Тэр нь одоо Андроидрын компаниараа шалгараад зөвлөгөөгөө өгöd явж байгаа. Тэгээ энэ одоо урьдчилсан захиалга аваад олон нийтэд мэдээлэлд эхэлсэн. 5 сарын 13-ны одоо 3 дахь өдөр бол хөрөнгийн бирж дээр цан цохих үйл ажиллагаа гэж одоо аль бисний одоо бонд гаргаж байгаа компани болгон хийдэг. За тэрийг бол одоо аль бисаар 5 сарын 13-нд хотод хийн. Өмнө аймгийн 2026 онд улсын төсөвт 1.1 их 80 төгрөгийн одоо орлого төлөвлөлөөр бол батлагдсан байгаа даа. За ингээ харах юм бол энэ бол бусад олон аймаг болон за нийслэлийн одоо төлөвлөлт дүнгээс ч холд авсан үзүүлэлт болж байгаа. 2025 оны байдлаар бол 1.5 их 80 гэж буюу арай өндөр байсан. Тэгэхээр та энэ жилдээ бас дотооддоо хөрөнгө оруулалтууд
хийхээр төлөвлөж байгаа юм. Тий. Ер нь Өмнөг аймгийн ингээд сүүлийн жилүүдэд улсад төлөвлөрүүлэгдэх нь бол эхлээд 2 дахин, дараа нь 3 дахин, дараа нь 4 дахин, дараа нь ингээд 5 дахин өсөөд явж байгаа. Яагаад ингэж өсөөд байна вэ гэхээр бас юу яадаг. Ер нь бол Өмнөг аймагт үйл ажиллагаа явуулж байгаад 20 орчим том стратеги орд газар байна, энгийн уурхай байна, хөв хөний уурхай байна тий. За түүнийг дагсан маш олон аж ахуй нэгж байгаа. Тэр аж ахуй нэгжүүд ингээд бүгд Улаанбаатарт бүртгэлтэй. Тэгээ улсын төсөв төлсөн татварынх нь 40% нийслэл рүү ороод иддэг гэсэн. 60% нь одоо улсын төсөв рүү ч гэх юм тий. Ер нь шудраг юм нь бол Өмнөг аймгийн газар нутагт үйл ажиллагаа явуулж, уул уурхай эрхэлж, эсвэл түүний туслан гүйцэтгэх компани болж хөрөнгө мөнгөө зарцуулаад тэгээд орлого олоод зарцуулсан хөрөнгөөс орлогонд авч байгаа учраас ашигтай гарч байгаа шүү дээ. Тэгээд ашигын татвараа улсад төлж байгаа дүнгийнх нь 40%-ийг тухайн бүс нутагт нь ордог болсон. За энэ дээр бол одоо үе үеийн засаг дарганаар бодлого гаргаад ингээд ажилтдаг. Засаг даргын орлогч ажлын хэсгийг ахлаад Өмнөг аймгийнхаа санхүү төрийн сангийн хэлтс, татварын газар, байгаль орчны газар, барилгат байгуулалтын газар гэдэг орлого төвлөрүүлэлттэй холбоотой ажилтдаг төрийн байгууллагууд дээр ажлын хэсэг бас үр дүнтэй сүүлийн одоо 4-5 жил ажилласны үр дүнд Өмнөг аймгийн төсөв ингэж өсөж байгаа. Тэгээд улсад төлж байгаа татвар Өмнөг аймгийн газар нутаг дээр үйл ажиллагаа явуулаад орлого олоод ашиг олж гаад ашигын татвараа төлснийхэн 40% буцаад Өмнөг аймгийн бүс нутагт төсвийн хуваарлалтаараа төсвийн шинэ хуулийн дагуу хуваарлаж байгаа. За энэ нь бол бас 100% хуваарлах байна. Бид нар бас энийг авах хэрэгтэй. Араас нь чинь хөөцөлдөж ажлын хэсэг болж аж ахуй нэгж компаниудтайгаа зөв зүйтэй харьцаж сайн ойлголцсны үр дүн дээр Өмнөгөөс улсын орлого гэдэг зөв мэдүүлж байгаа байхгүй. Хуучин бол одоо Өмнөгийн нутагт уул уурхай ажиллаулчаад хаан уул дүүрэгт ашиг нь ордог, Баян гол дүүрэгт ашиг нь ордог. Тухайн компани анх одоо хаана үүсгэн байгуулагдсан бүртгэлээрээ ашиг нь явдаг байсныг бол санхүүгийн зөв одоо зөв юмруу систем руу орсон гэсэн үг. Ер нь бас Өмнөгт уул уурхай явуулж ашиг олжвол хаан уул дүүрэгт 40% нь ороод байлж удахгүй шүү дээ тийм. За энийг бол хөрөнгө оруулагч тал, энэ компани удирдлагууд, санхүүгийнх нь хүмүүс, нэгтлэнгууд, татварын газар, ингээд улсын татварын газар аудит гэдэг бүх талаас авсан чи ажиллаж байж санхүүгийн урсгал нь зөв болж байгаа. Шудраг өгөө зөв болж байгаа. Тэгэхээр хаана үйл ажиллагаа явуулаад олон ажлын байр бий болно. Хаанаас компаниуд ашиг олно. Ашиг олсон газартаа улсад төлсөн татварынх нь 40% орох нь бол шудраг өгөө зүйсний юм болсон. За энэс гадна бас хүн амын орлогын албан татвар төлдөг штэ. Одоо би ингээд цалин аваад хүн амын орлогын албан татвар 10% төлдөг тийм. Миний төлсөн татвар бол Өмнөг аймагт тухайн одоо би 70 задад хотод амьдардаг 70 заддын төсөв рүү ордог болсон. Оюутлогын ажилчдын төсөв Хамбогд руугаа, Эрдэнэс 5 толгой, орон нутгийн өмчийн оролцоотой ууган 5 толгой, энерги ресурсын ажилчдын хүн амын орлогын албан татвар 10% цогццгийн сумдаа. 3 засгийн нарийн сухайтай ордод ажиллаж байгаа уурхайнуудын хүн амын орлогын албан татвар 10%, 3 тас сумдаа. За ноён сумын 2 уурхай ноёндоо ч юм уу. Ингээд 10% нь бас тухайн одоо хаанаас ашиг олж орлого олсон гэдэг тэр газраа ордог болсон. За энэ хуулиа ингээ хаана зөв мөрдүүлэхээр одоо газраа хуулж байгаль орчноороо одоо хохирж байгаа ч гэсэн улсын төсөв, орон нутгийн төсөв, сум орон нутгийн төсөвт одоо хувь нэмэр нь ороод ирэхээр бас тухайн бүс нутагч нь бас тэр орж ирсэн мөнгөөрөө худаг усаа гаргах, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх, цэцэрлэг сургуулаа барих, цумын төв дөрөх зам, цэвэр усны хоолой, бохирын шуумаан татах тийм ажил руугаа хөрөнгө оруулалт их боломжтой болсон. Тийм учраас Өмнөг аймгийн хөгжил бол сүүлийн жилүүдэд төсөв мөнгөний өсөлт бол энэс шалтгаалж байгаа. Бусдаар бол хаа нэгэн газраас зээл аваад төсөв өндөр болгоод байгаа юм бол байхгүй. Энэ дээр төсвийн орлогоо бүрдүүлэх дээр бол зөв ажил зохион байгуулад үр дүнд хүрж байгааг л нэг жишээ аахгүй. Бусад аймагуд ч гэсэн одоо өөрийнх нь нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудаа улсад төлж байгаа татварын 40% тухайн бүс нутагтай аймагтаа зөв хуваарлуулаад аваад тухайн аймгийнхаа хурлаар, тухайн сумынхаа хурлаар ямар хөрөнгө оруулалтанд хийх юм бэ гэдэг одоо хуралдаад олгонхоо саналаар шийдээд ингээд явдаг. Ийм зарчим руугаа орж байгаа. Тэгэхээр энэ бол бас Монгол улсын одоо энэ хот хөдөөгийн сэргэлтийн бодлого, уул уурхай, үйлдвэрлэл байгуулсан бүс нутаг, хөдөө нутгууд хөгжих боломж нь бас үүсэж байгаа.